Залуу хэлбэг 6 давж өвгийн 8 дэллээ. За, гаруун талын суудаад өргөлөө. 6 дэрлээ. Төвийн сэргийлсэн сумын харьяат Хотс төвжээний залуу Хотс төвжээний бүх улсын нэгэн сухад улсын зан өсөх хоёраар 6 давлаа. За одоо яаж өрөлдөх нарыг өөр ухрахтан дагаад дахин тэр чихний шийдлүүд барьж чадчихлаа да. Төвийн сэргийлсэн сумын компани улсын зан авган сондгийн сүгүүлрэлтлээ. Синзан усхойрол синзан сухотнор барьж өгөн илүүстэй барьсан удаад Перед авсан бол зөвхөн эзэн урдасан сүрж барьцаалаа тавьчихсан. За, зүү хөдийг нь толгой дотор аваад тавар нарийцгаад авсан. Энэ байдлаар Сүхбатсан бол одоо хүний хөл авах юм бол унах харгаа бол одоо математик үсэг хөлн дээр нь тахимлаад утууллаа. Одоо эргээд бослоо. Босоод албаныханаараа давж чадсан. Туугаад дэрлээд дахиад бүр нарийцгаад урдуур нь сүлжээд ард нь гараад араас уршаа урдун жаахан мордоо зүтгэж байна. Төв аймгийн сэргийлэн сумын харьяат буян компани буян бүхин дэвжээний бүх Монгол улсын залуучан агван самдангийн Сүхбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бэрэж группийн бүх Монгол улсын залуучан ус хоёроор 8 давж ардын өвсөлийн 79 жилийн он их баяр наадамдан тэргүүн байруудаа цацгаар шалгаран үлдлээ. Тамана улсын заанууд уран сайхан барилдааны гаргаж байна да. Ардын өвсөлийн 79 жилийн он их баяр наадам ямар ч гэсэн улсын арслан цолсон төрөх наадам болж байна. Улсын 2 цаан тэргүүн байруудаа цацгаар шалгаран үлдэж байна. 1991 онд ардын өвсөлийн 70 жилийн түүхэд он их баяр наадамд улсын авраг балжин юм улсын зам пунктын Сүхбатнаар цаан цолцоо байсан тэргүүн байруудаа цацгаар шалгаран үлдэж байсан бол ардын өвсөлийн 79 жилийн он их баяр наадмаар улсын зам ган төгсөх улсын зам Сүхбатнаар тэргүүн байруудаа цацгаар шалгаран үлдэж байна. За энэ ингэж барь тавьж байгаа өнгөрсөн жилийн шиг бас хөл авахыг бол үгүйсэх газар байхгүй да. Хөл аван за авлаа да. Гаргаад ирлээ. За энэ тун хөнгөн гаргаж ирсэн юм да. За баруун хөлөгсөн ганган авсан да сая. За сая шатсан шатаад өсгөөс сэтгэлнгийн талаар солихоор болсон юм байна. За золгоо тавилаа да. За шахатлаа. Тавууллаа. Ойтлаа. Төрөөлөд ингэж барьчихсан. Архангайгийн Батцэнгэл сумын харьяат бэрэж группийн бүх Монгол улсын арслан ус хоёр улсын аврах Сүхбатаар 8 давж өдөр түрүү улаалахаар шалгаж үлдэжээ. Өчигдөр бүхэн барилдааны зүүн талын жигүүрээс Төв аймгийн сэргийлэн сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин мэрэгж сонирхчдын сумаа барилдааны дэлхийн хошоо авраг Монгол улсын далай авраг Сүхбат баруун талын засвар дээрээс Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат алдрын спортын хороо бэриж группийн бүх Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын далай авраг өсхөй нар зүүн баруун талын засваруудыг ханруулан дэвэн дэвсээр Монгол бүхэн өргөний зүлэг ногоон дэвжэн дээр гарч ирлээ. За хамтын нөхөрлөлийн сан
Хадгалам зээлийн орчино зохион байгуулж байгаа. Далай аваргуудын бооцоод хал зүрэлдэн одоо хоёр аварга маань 3 та тулан барилдана. За ингээд аваргуудын маань эхний барилдаан эхэллээ. За Монгол улсын далай аварга сүхөтийг Архан аймгийн Үлзий цэцмийн харьяат улсын цоллоо засвал халын бүрв Монгол улсын аварга ус хоёрыг Архан аймгийн Үлзий цэцмийн харьяат улсын цоллоо засвал цогцлнор засж байгаа юм байна. За ардын хөвсгөлийн сүүлийн 6 жилийн төрийн их баяр наадмын төрөг хоёр аварга хоёр далай аварга маань одоо ээлжлэн 3 удаа төрүүлсэн байна. За ингээд хоёр аваргын барилдаа эхэллээ. Үнэхээр бүхэн өргөнд төрүүлсэн ирсэн үзэгчд үнэхээр намгүй чимээгүй болж үнэхээр хоёр аваргын барилдааныг шимтэн сонирхож байна. Монгол улсын гар Цумьяабаатар сэтгэл догдон харж суугааг одоо үзэгч та бүхэн харж байна. Үнэхээр одоо хоёр аваргын нэгэн цаг төрсөн яахын аргагүй хоёр аваргын одоо өчтөө өрсөлдөгч нэгэн цаг төрсөн бүхэл яхан аргагүй Архан аймгийн Үлзий цэцмийн харьяат Монгол улсын гар долоо сэрэнгийн Цумьяабаатар. За дахимтлаа дутуудлаа. За өнөхөр тэнцвэр атах миг хийх болгонд л одоо бүхэн өргөнд төрүүлсэн ирсэн үзэгчд уухаан дуутай хамтал одоо барилдаан үргэлжилж байна. За зүүн гарын талдаа далавчлаа тэндээс шууд игнэ барьсах гээд. За ер нь шууд игнэ барьсан тул тун харан байна да сквот аваргын хувьд. За мушгаад цаатларваа. За тун доогуур хутгаа дутуудлаа. За өсгөр аваргын одоо дээлийн захыг Монгол улсын зан гişиг дөрж одоо мушгаад сэтгэл догдлон барилдааныг хараа сууж байгааг үзэгч тавхан харж байна. За үнэхээр заан авраг сулаахтан ч гэсэн одоо гişиг дөрж зан дээлийнхэн захыг мушгаад сэтгэл догдлон барилдааны хүлээж харж зогсдгийг үзэгч хүмүүдж байгаа. Хаа за хоёр аваргын барилдаан дэвжээний захад ирээд талбай голлоод барилц төр тавилдсан байна. За шууд гинэ барьчихвал ер нь барьсандаа бол тун харан байгаа юм байна да сүхэ аваргын хувьд. За эндээс бүжигнүүлж байгаа саяны хутгаа ярьж мэднэ. Зүүн татаж авраа сая өсгөр бар дутуудж байна. За үнэхээр одоо за залгаа барилцаад авлаа. Баруун зүүн талаараа дөрвөлтэн залгаа барилцаад авлаа. За бүр одоо суугаад тун доогуурыг дахин түрээд буцаж байна да. За энэ бол одоо дамж тийм л одоо мэх байгаа. За сквер аварга баруун гараараа шууд гин түрээ бариад авлаа. За Монгол бүхэн өргөнд хүрэлцэн ирсэн үзэгчид одоо өсгөө тэгээд одоо өргөж өөрийнхөө одоо хайртай бөхчүүдийг балиа ашиглаж сэтгэлээрээ дэмжиж байгааг үзэгч тавхан сонсож байгаа. За татж авирахад дутуудлаа. За мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Төв аймгийн нутгийн зөвлөл Монгол улсын далай аварга сүхбэд сая төгрөгийн бооцоо тавьсан байна. За одоо маш олон бооцоо бол энд мэдээж тавигдсан байна. За хоёр өхийн барилдаан зүүн талаараа дөрвөлтэн золгоод дан шууд гинэ барьцтай үргэлжилнэ. За өнөхөр одоо өнөө цагийн хүчит бөхчүүд маань бүгдээрээ одоо хүрэлцэн ирж хоёр талаа залуу далай аваргын барилдааныг одоо сэмтэн сонирхож байгаа үзэгч та бүхэн бас манай дэлгэцнээс харж байна. За шахаж төлөө бүр ашаад.
За цаатлыг зүүн гаруул шууд за давхар шууд давууллаа. Давуултын тоороод. За хариуг ард нь гарч өглөөдөө. Бараг бүхэн ард нь гараад алдлаа да сая Сүхбат аваргын хувьд. Давуулсан давуултын сугал сэж тоороод. За хаа шууд өгнө барьсан дээр шахаад хавирлаа. За үнэхээр сайхан барилтаа боллоо доо. Эрхэм хүндэт төлөвчдөө. Монгол улсын далайн аваргуудын боосод ихээр Арахан аймгийн Бат Сингэл сумын харьяа тал дээр спортын хороо бириж групп юм бөхөө Монгол улсын далайн аварга өсгөөр давлаа. Ийхүү далайн аваргуудын маань хоёр дахь барилдаан эхэллээ. Монгол улсын өргөний ногоон дэвжин дээр зүүн баруун талын засварыг ханруулсаар хоёр залуу далайн аварга маань гарч ирлээ. За эхний барилдаанд Монгол улсын хавь тамирчин Монгол улсын далайн аварга бүхэн чөлөө барилдааны олон улсын хэмжээний мастер Ази ТV-ийн аварга өсвөр давсан. За хэрвээ хоёр дахь барилдаанд өсвөр аварга давах юм бол энэ бооцод барилдааны ялагч болно. Харин Сүхбат аварга давах юм бол хоёр аваргын хувьд гурав дахь барилдаан шийдвэрлэх барилдаан болж үлдэндээ. Эрхэм үзэгчдээ далайн аваргуудын шийдвэрлэх хоёр дахь барилдаан Монгол улсын өргөний зүлэг ногоон дэвжин дээр эхэллээ. За эхний барилдаанд өсвөр аварга давсан. За Сүхбат аваргын хувьд одоо энэ барилдаанд унах ирэхгүй одоо болчиход байгаа. Давж байж одоо хоёр аваргын хувьд гурав дахь барилдаан гарна. За нэг хөлтөн дутуухан догтон эхэлж очиж байна да Сүхбат аваргын хувьд. За дутуур дахимтахаа дутуулаа. Харааша дутуулаа. За харааша дутуулаа. За аваргууд бүгдж байгаа заан ачин гардууд одоо дор үрнээд одоо барилдааны шинтэн сонирхож хоорондоо ярилцаж явах шиг байна. За ичээ дутуулаа. Хөл дох итэх дамжиж мэхийг баг. За давуулаад бариад авсан да өсвөр аварга. Цогцлоос тонгорлоо. Үнэхээр уран сайхан барилдааны үтгэлтэй. Эрхэм хүндэт үзэгчдээ далайн аваргуудын бооцоод халд барилдааны хоёр дахь барилдаан таваагаар хөндөрлөж байна. Төвэмигийн сэргийлэн сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын далайн аварга Агуан самбагийн Сүхбат давлаа. Үнэхээр бүхэн өргөн туран төгссөн өдөр түмний наран гарч
шийдвэрлэх 3 дахь барилдаан бол гархан тодорхой боллоо. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't. Одоо хамгийн сонирхолтой барилдаан бол мэдээж 2 дархан аваргын барилдаан байж таарна. Сүхбат аварга Сүхбат дархан аварга өсгөөгийг амлж явсан. За барилдах талбайгаан сонгоод алхаж явна да. Өнөө жилийн наадмын гол шууган бол одоо 3-ын даваас эхлээл эхэлж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр дархан аварга салтай бүхэн амлж байсан ийм түүхүүд баг ер нь би л авч сонсож байгаагүй юм байна. Ийм одоо цол амжилтынхаа ирэмбэр ингэж амлж байсан ийм тохиолдол бас байдаг юм болов уу тийм ээ. Тэгэхээр энэ талаар та бас эргүүлээч гэж бодож байна. За доогуур даваанд юм уу 3-ын даваанд жишээ нь За дархан аваргыг амлж байсан тохиолдол бол байхгүй. За шууд дахин өгч явчлаас Сүхбат аварга ингээд төсгөөр аварга 3 давлаа. Сааранга аймгийн Батцангил сумын харьяа талдар спортын хороо бүхэлдэх түүхийн дэвжээний бүх Монгол улсын дархан аварга гэдэг жимсийн өсгөөөр дархан аварга Сүхбатаар 3 даваа тугаан торлоо. за шууд өгч яваад барилдсангүй шиг байна.